2-ын 23 дахь одлого. Таасанд бэхэлсэн эрүүштэйгээр дамжуулан тогтсон утсанд ижилхэн N тэнцээ 2 кг масстай 3 ачаа үлгэжээ. Системийн хурдтгал А ба 1 ба 2 дугаар ачааг усны татгууч. За энийг Т1 гэдэг нь чинь энэ хоёрыг олох нэ. Нэр олно. За энэ гурван ачааны массууд нь ижилхэн юм байна. За эхлээд бүгдээрээ нэгдүгээр ачаанд үүсэж байгаа хүчтэй зуръя. За усны татгууч дээшээ Т1 байна. Энэ биеийн хөндөвч доошоо МЖ. Систем маань үндсэндөө л 3 дугаар бие дээшээ 1 2 дугаар бие доошоо хөдлөнө. За тэгэхээр 1-р бид үүсэж байгаа нийлбэрүүч E маань доошоо чиглэсэн байна. E маа. За шууд эндээс нь 1-р бид үүсэж байгаа хүчээр зурцсан. Эндээсээ бүгдээр 1-р бид үүсэж байгаа динамик тэгшлээ ньютон 2 дугаар бичээ. Энэ 1-р бид үүсэж байгаа нийлбэрүүч E маа тэнцүү. Энэ бол mg гэсэн хүчний үйлчлэлээр хөдлөнө. mg хөдөлгөөний эсрэг усны Т1-ийг татгаж байгаа. Тэгэхээр энийг хасж өгнө. За одоо бүгд 2 дугаар бид үүсэж байгаа хүчийг зуръя. 2 дугаар бие хөндөвч mg доошоо чиглэнэ mg. За 2 дугаар биеийг энэ олс. Энэ дунд холс энэ олсны энэ олс маань доош нь татна. Энийг Т1 гэсэн баг бүгд. За харин энэ дээдлийн олс нь 2 дугаар бие дээш нь чангаа Т2 гэж бүгд. За энэ 2 дугаар биеийн доошоо хөдлөгч нийлбэрүүч нь доошоо чиглэнэ А. За эндээс 2 дугаар бид үүсэж байгаа нийлбэрүүчийг олъё. N А тэнцүү. За энэ маань доошоо Т1 mg гэсэн хоёр хүчний үйлчлэлээр хөдлөнө. Т1 нэмэх нь mg харин хөдөлгөөний эсрэг утасны татах Т2 хүч байгаа. За ийм тэгштэл гарч ирнэ. За одоо бид 3 дугаар бид үүсэж байгаа хүчийг зуръя. 3 дугаар бие хөндөө хүч. Хөндөөний төвөөс x доошоо mg чиглэнэ. За дээш нь усны татах Т2 хүч үйлчлэнэ. За 3 дугаар бие дээшээ хөдлөх хүчээр нийлбэр хүч E маань дээшээ чиглэсэн байна. За 3 дугаар бид үүсэж байгаа хүчнүүдийн нийлбэрийн E маг олох юм бол дээшээ хөдлөх хүчээр Т2-оос хасдаг нь mg гэсэн тэгшэл гарч байна. За бид нар 3 бид үүсэж байгаа хүчнүүдийн тэгшлийг биччихлээ. Өөрөөр зохиоцсон гэсэн. За энэ тэгштэглийг бодоод бид нар хурдлагыг олох хэрэгтэй. Хурдлагыг яаж бол амархан гэхээр энэ гурван тэгшэл шууд гурвыг нь хооронд нэмчүүл нэмэх аргаар бодно. За шууд нэмье. Тэгвэл ма гэд нийт 3 ма. За арын тэгшлүүд нэмвэл Т1-тэйгээ устна. Т2-тэйгээ устна. Энэ хоёр mg устчихна. Тэгвэл арын тэгшлээс ганцхан mg үлдчихэв. Эндээс массууд нь бас хураагдаад хурдтгал А тэнцүү жиг хуваахын 3 буюу G маань 981 за 9.8-аар бодох юм бол тэрийг 3-т байгаад бодох юм бол хурдтгал А 327 м/сек квадрат гэж гарч ирнэ. За бид нар хурдтгалаа олцсон. Бид нар энэ Т2 гэсэн Т1 гэсэн усны татварчиг олгож байгаа. Т1 хүчээгээ энэ ихний тэгштэглээс бодож олъё. Тэгвэл ихний тэгшлээс Т1-ийг олох юм бол Т1 тэнцүү mg-гээс хасах нь ma буюу шууд А нөрөө 3-ны g учир энийгээ орлуулчвал Т1 нь 3-ны 2 mg гарч ирнэ. Масс нь 2 кг. Хөндөвчний уртгал G нь 9.8. За эдгээр тоон утгуудаа орлуулад усны татгууч Т1-ийг олох юм бол 13.1 ньютон. За хүүхдүүд бол энэ тоо өгүүлбэрийг өөрсдөө хийгээд бодоод гаргаж ивэл өөрсдөө юм сургуулна.